бүхэнд өдрөм төргийа. За, хуулийн агуулгыг хуулийг ерөнхийдөө дэмжиж байгаа асууж тодруулах хэдэн зүйлүүд байна. За, Монгол улс 1957 оноос хойш алдар дэлхийн 1 2 дугаар одог олгож эхэлсэн байдаг. За 2010 онд бас шинжилгээгдэж 8 6-г 4 2 4 6 4 болгож бууруулж ингэж олгож эхэлсэн байгаамаа. За энэ хуулийн төсөлд хүүхэд төрүүлж өгсөн ихэд оромшуул олох за шалгуурыг багасгах буюу хөнгөлөхөөр тусгасан байна. За тухайлбал 1 нас хүрээгүй хүүхдээ алдсан эхчүүдийн эрхийг хамгаалах, за оромшуул дэмжлэгийн тогтолцоонууд хамруулахад хуулийн төслийн зорилго оршиж байна гэж ойлгож байна. За хуулийн төслөөс харахад 37 мянга орчим ээжүүдийн алдарт эхчүүдийн асуудал яригдахаар байна. Алдарт эхийн 1-р одон 10 мянга орчим ээжүүд, за 27 мянга орчим алдарт эхийн 2-р одонтой ээжүүдийн асуудал гэдэг ингээд багцаар нарах юм бол 37 мянган ээжүүдийн асуудал бас урамшуул яригдах нэ. За хуулийн төсөл батлагдах юм бол нэг 7.5 тэрбум төгрөгийн их усүр шаардлагатай гэсэн ийм тооцоол байгаа юм байна. За энэ 1-р таанаас гарах бай. За 2-р нь цалинтай ээж 50 мянга гэдэг нэг ийм хөтөлбөр явуулдаг. Энийг эргэж харах цаг нь болсон юм шүү. Тэр өөрөө энэ дээр бас нэг томоохон бодлого гаргаад 50 мянга ш одоо 2 жил махны өмнө өрөхгүй болсон байна шүү. Тэгэхээр энэ дээр нэг томоохон бодлого гаргаад нэг удаагийн ахиухан урамшуул олгоод за энэний одоо ялангуяа энэ залуу гэрүүлүүд олон хүүхэдтэй залуу гэрүүлүүдэд энэ байранд орох анхны нөгөө ипотекаар байр авах энэ урамшуул руу шилжүүлэх энэ дээр нь дэмжлэг үзүүлэх юм бодит бас бодлогын шанартай юмыг оруулж ирэх нь зүг баха. За нэг 2 асуултан дээр хариулт аваад тэгээд тодруулъя. 7.5 за энэ цалинтай ээж 50 мянга дээр. За яг хуулийн төсөлтөд холбогдуулаад хууль санаач хариулъя. За 37 мянган ээж 7.5 тэрбум төгрөгийн зардал гарахаар байгаа. За энэ зардал бол улсын төсөвтөр суун. Тийм учраас 2028 оны 27 оны төсөвтөр суулгах одоо үүднээс хэрэгжилтийг 27 оны 1 сарын 1 гэж хойшлуулж байгаа. Хуулийн төслийн анхны одоо саналаар бол 26 оны 1 сарын 1 байсан. За цалинтай ээжийн 50 мянган төгрөгийн асуудал өнөөдрийн энэ хэлэлцэж байгаа хуультай бол шууд хамааралгүй. Гэхдээ мэдээж ээжүүдийг дэмжих, олон хүүхэд төрүүлж өсгөхийг дэмжих бодлоготой бол хамааралтай. Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг ядаа 500 мянга болох ёстой гэдэг байр суурин дээр би өнөөдөрч байгаа. Хөдөлмөрийн усны доод хэмжээ 792 мянган төгрөг өнөөдөр. Нэгэнт цалинтай ээж гэж нэрлэж байгаа юм бол, цалин гэж үзэж байгаа юм бол, хүүхэд гаргаад хүүхдээ хараа сууж байгаа ээжид төр өөрөө цалин олгоё л гэж байгаа бол энэ дүнг харах ёстой. Эдийн засгийн нөөц боломжиндөө тулгуурлаж тодорхой одоо халамжийн бодлогыг хамгааллын бодлого руу шилжүүлэх дотор байгаа зардлаа бас танаж, хасаж, зэгцэлж, янзлах байдлаар халамжийн хууль тогтоомжоо шинжлэх байдлаар энэ асуудлыг бол харах ёстой гэдэгтээ би санал нэг байна тантай. За Саранчлуун ус ажлыг сахилж хариулъя. Яг хэдийгээр одоо энэ хөндөж байгаа хуулийн заалтан дотор шууд хамааралтай биш боловч ер нь энэ олон хүүхэд төрүүлж өсгсөн эхийг дэмжих, хүн ам зүйн бодлогыг дэмжих энэ асуудал бол ганцхан одонгоор хэмжигдэхгүй байх ёстой маа. Нөгөө талдаа одоо өнөөдөр жишээлбэл энэ алдар дэлхийн одонг авж байгаа нийт хүн амын 61% нь бага хүүхдүүд нь 18 нас хүрсэн байгаа гэсэн үг. Тэгэхээр ихэнх маань бол ерөнхийдөө ахмад наснууд байна тий. Насан туршдаа 4 хүүхэд 5 6 хүүхэд гаргаснараа баярлаж бахархах нэг ганц л тийм байгаа. Гэтэл бид нар 0-18 настай хүүхдүүдэд дэмжих тухай асуудлыг цаашдаа ярих нь илүү одоо олон улсын бодлого хүүхдийн эрхийг хамгаалах зарчимтай нийцнэ гэсэн ийм зөвлөмжүүдийг хилцүүлгийн явцад бас судлаачдаас хөндөж юм аа. Тэгэхээр бид нар энэ дээр одоо ерөн засгийн газраас орж иж байгаа бусад хуулиудыг хүлээх, нэгтгэх, хилцүүлэхийг хүлээх нь өөрөө зарим тохиолдолд аюу эрсдэлтэй байгаад байна. Тийм болохоор чадаж байгаа өөрчлөлт. За Алтан шагагч нь тодруулж асууя. За тодруулах үг гэлээ да. Салбарын сайд энэ дээр анхаарад ерөөдөө нэг дахин нэг бодлого оруулж ирэх нь зүг баха. Түрүүн ярьсан цалинтай ээж 50 мянга дээр нэг
шинжилт хийх, бодлогын юм уялдуулахгүй болохгүй. Энийг дэмжиж өгч боддоор нэг удаагийн одоо бөө урамшуул олгож, за залуу гэрүүлүүдэд, олон хүүхэдтэй залуу гэрүүлүүдэд орон байранд орох, ипотект амрагдах, энэ ойчир дараалт нь оруулах. Энэ дээр одоо яг бодлогын томоохон шийдвэр гаргаж оруулж ирээч. За энийг би өөрөө салбарын сайд нь одоо бас аль биесээр тавьж өсөлт хүргүүлж, за одоо хуулийн төслүүдээр хамтран ажиллагаад бас илэрхийлье. Тэгэхээр энэ дээр одоо энэ салбарын холбогдох яамдын хүмүүс байна. Тэгэхээр энэ дээр одоо надад мөн одоо тооцоо судалгаал байгаа мэдээллийг бас аль биесээр ирүүлэх хүсье. За